За сайн байцгаана уу? Өнөөдрийн имчилэгт хиймэл оюухан гэж юу вэ? Бидний өнөөдрийн амьдрал дотор яагаад хиймэл оюун чухал вэ? Хаанаас хиймэл оюухан байгуулагдсан бэ? Одоо ирээдүйд яагаад хиймэл оюун чухал вэ гэдэг талаар тайлбарлах гэсэн юм аа. За бас нэг гол зорилго маань бол ирээдүйн Монгол хүүхдүүдэд, залуучуудад өөрийнхөө одоо оюуныхаа хөв нэмийг оруулах зорилготой. Намайг Очроо гэдэг би Колумбийн сургуульд одоо хиймэл оюухны чиглэлээр мастер хийж байна. За хиймэл оюухан гэдэг маань бол AI гэдэг маань бол umbrella term байгаа. За өмнө нь бол би багш нараас маш олон одоо төрлийн тодорхойлолт, тайлбарлалтыг авч байсан. За миний зүгээс бол хамгийн одоо амархан тодорхойлолт нь бол хүн шиг сэтгэх чадвартай, асуудлыг шийдэх чадвартай системийг хиймэл оюухан гэж нэрлэж байгаамаа. За хиймэл оюухан маань дотроо бол маш олон төрлийн салбартай. За хамгийн ихэнх нь бол NLP буюу хэл шинжилгээ ухааныг ойлгох ухаан. За хоёрт нь болохоор computer vision буюу компьютерийн зураг дүрслэлийг ойлгох ухаан. За гуравт нь болохоор robotics буюу роботын шинжилгээ ухаан гэсэн гурван одоо том салбар одоо тэргүүлж байна. За энэхүү гурван салбарыг гол холбож байгаа зүйлийг бол machine learning буюу ML гэж нэрлэдэг. ML маань бол одоо машин суралцах ухаан гэж явж байгаа. За хамгийн амархан тодорхойлолт нь бол шийдэгч байгаа асуудлаас тодорхой програмчлал юм уу одоо зааварчилгаа байхгүйгээр суралцах чадвартай машин юм уу програмыг хэлж байгаамаа. За хамгийн амархан жишээ нь бол өнөөдөр бид нэр сошиал медиа, Instagram, Facebook, TikTok дээр за иймэрхүү бичлэг үзээчийг санал болгодог системүүд байна. За Netflix дээр ийм кино үзээч гэсэн одоо санал болгодог системүүд байна. Google Maps дээр хамгийн одоо ойрхон товч замыг болдог аппликейшнүүд байх жишээний. За тэгээ хамгийн сүүлийн үед одоо од болж байгаа хэрэглээ болж байгаа ChatGPT буюу одоо GPT модель бол одоо энэ хиймэл оюуханы нэг төрлийн одоо систем. За хүн болгон бол одоо хиймэл оюуханыг одоо маш хүнд тийм ээ маш одоо гүнзгий математикийн одоо мэдлэг шаардсан гэж ойлгодог. Гэхдээ миний хувьд бол хиймэл оюухан бол маш хялбар гэж ойлгож байгаа. За энэ машины суралцах ухаан нь бол дотроо айгүй хялбар тийм дөрвөн одоо тийм шаттай байгаа. За машин learning-д бол мэдээж хамгийн түрүүнд биднэрт арай өрөнгө өчье. Хамгийн түрүү биднэрт дата буюу өгөгдөл хэрэгтэй. Нэгэн хэмжээний өгөгдөл хэрэгтэй. За өгөгдлийг бид нэр багш хэмжээний өгөгдөл байгаа учраас энийг бага хэмжээгээр цэвэрлэх. За тэр байгаа компьютерт маш хэрэгтэй мэдээлэл болох учраас prepare буюу бэлдэх шатны дараагийн хэсэг бол маш чухал байх хэрэгтэй. За ингээд датагаа бэлдсэний дараа бол бид нэр хамгийн одоо чухал зүйл болох machine learning-ийнхаа хиймэл оюуханы модельээр суралцуулах хэрэгтэй. За train хийх хэрэгтэй тийм ээ. За train хийх хэрэгтэй. За ингээ харахад бол биднээс хамгийн их нь бол бид нар ямар нэгэн өгөгдөл байсан. Өгөгдлийг бэлдсэн. За бэлдсэн өгөгдлөө бид нар суралцуулсан. Сурсных дараа бид нар юу гаргаж авах хэрэгтэй гэхээр ямар нэгэн хариу гаргаж авах хэрэгтэй. Тийм ээ? Ямар нэгэн хариу гаргах хэрэгтэй. За гарсан хариунасаа энэ хариу хэр буруу байна, хэр зөв бай гэдгийг ямар нэгэн зүйлээр бид нэр оншилж буцаад суралцж байгаа модель дээрээ evaluation гэдэг стейж байгаа. Буцаад суралцж байгаа модель дээрээ оноо өгж энэ одоо моделийг илүү сайжруулж суралцуулах хэрэгтэй юм аа. За ерөөсөө ийм дөрвөн шатнаас бүтэж байгаа. Бүхэл төрлийн одоо энэ хиймэл оюуханы одоо салбарууд маань хамгийн одоо доотлын түвшиндээ бол ийм дөрвөн шатнаас бүтэж байна. За бид нэр түрүүнд ярьсан нөгөө ChatGPT гэж ярьж байгаа. За GPT модель гэдэг нь маань яг юу вэ тийм ээ? За GPT гэж ярьж байгаа тийм ээ. GPT гэдэг нь болохоор эхний үг нь болохоор generative буюу ямар нэгэн зүйлийг бүтээж гаргах generate хийх гэсэн
утгатай үг байгаа. За P энэ болохоор pre-train гэсэн утгатай. За энэ дээр болохоор нөгөө түрүү манай нөгөө хэмэл оюуханы модель маань суралцж байгаа гэсэн тийм ээ. Pre-train гэхээр энэ сургацсан байгаа модель дээр суурлаад одоо энэ суурилсан энэ модельийг ашиглаад дараагийн одоо асуудлыг шийдэхийг pre-train гэж ярьж байгаа тийм ээ. GPT. За T нь болохоор transformer гэдэг утгатай үг байгаа. За ChatGPT-ийн GPT гэдэг энэ transformer гэдэг нь бол хамгийн чухал нь байгаа. Яг тэгэхээр хэмэл оюухаа маань бол 1950 оноос 70 гаруй жилийн түүхтэй хөгжиж байгаа салбар байгаа. 70-аад оны ихээр 90-ад оны ихээр одоо AI-ийн winter үйл гэж болж байсан. Яг тэгэхээр тэр үед бол бидний одоо багаж төхөөрөмж, интернетийн хурд, график картны одоо хурд тийм ээ. Өгөгдөл, дата өгөгдөл маш бага хэмжээгээр байсан учраас одоо хэмэл оюуханы хөгжил маань маш удаан хөгжиж байсан. За одоо үед болохоор бид нэр яаж нэхээр маш олон одоо том компаниуд тийм ээ Google, Microsoft, Facebook, Meta, Apple тийм бүгдээрээ график карт буюу компьютерийн бага төхөөрөмжийг ашиглаад энэ их дата өгөгдлийг олон одоо давтамжтайгаар суралцуулах тийм боломжтой байгаа учраас энэ одоо ChatGPT, Large Language Model гэсэн маш олон одоо тийм амжилттай модель гарч ирсэн байна. Хэмэл оюухан яагаад чухал вэ гэдэг дээр бол за өнөөдөр бид нэр монголчууд маань бол далаад гарцгүй. Том капитал байхгүй. Хийх GDP-ийн маань бол хийн хувь нь бол одоо уул уурхайтаас урьдсан байна. Хэмэл оюухан бол энэ далаад гарцгүй гарцыг нээх маш том хаалга юм гэж би харж байна. Яг тэгэхээр мэдээж хэмэл оюухан бол маш олон мэргэжлийг гүйцэтгэхэд эхэлсэн байна. Гүйцэх нь ялангуяа одоо мэлэг дээр суурилсан мэргэжлүүдийг. Энийхээ хажуугаар тэгтээ маш олон одоо шин төрлийн шин сэдвийн мэргэжлүүдийг одоо нээж байна. Жишээ нь одоо хэмэл оюуханы инженер, за data scientist тийм ээ хэмэл оюуханы судлаач, за роботын инженер гэх жишээний маш олон гоё шинэ мэргэжлүүд гарч ирж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр Монголын ирээдүйн залууч хүүхдүүдэд явандаа Монголдо амьдраад одоо гадаадын том компаниуд ажиллах боломжийг нээх том хаалга нь бол одоо энэ хэмэл оюуханы хэрэглэгч биш, бүтээлч, инженер байх хэрэгтэй байна гэдгийг би уриалж байна. За тэгээд хүн болгон одоо мэдээж кодыг бага хэмжээгээр мэдэх хэрэгтэй. За монголчуудын хувьд бол бас нэгэн давуу тал байгаа. Яг тэгэхээр бид нэр математикийн суурь сайтай, англи хэлний мэдлэгтэй учраас энэ дээрээ суурилсан дараагийн одоо хамгийн гоё одоо ойролцоо ирээдүйдээ маш одоо хэрэгцээтэй одоо мэргэжил буюу болох зүйл нь бол хэмэл оюуханы сэдв юм аа. За тэгээд бид нэр одоо ирээдүй гэж ярихгүйгээр хэмэл оюухан бол одоо цагт тийм ээ одоо болж байгаа одоо хөгжиж байгаа зүйл учраас бүгдээрээ суралцаад бага хэмжээгээр ойлголцол аваад тэгээд ямар нэгэн одоо өгөгдөл ямар нэгэн компанид өгж байгаа бол ямар дата өгж байгаа бас аюу сайн анзаараарай, хараарай гэж бас сануулж байна. За дээр нь тэгээд мэдээж дараагийн Монголоос гарах ямар нэгэн одоо unicorn стартап ч юм уу те иймэрхүү компани бол хэмэл оюуханы төрлийн компани байх нь хамгийн одоо өндөр потенциалтай олон хүнд хүрэх тийм ээ Монголд байгаад гадаад мөнгөөр цалинжих тийм боломжтой харагдаж байна. За баярлалаа.